Нэг. За. Шинжил болоод байдаг. Нэг юм авч өмсчмөр гэдэг. Италийн Terranova брэнд маань шинжилгээ тохиолдуулан намар өвлийн коллекцод 60% хүртэлх хямдралыг зарласан байна. Мөн нэмж хэлэхэд 220 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд өөрийн хүссэн хүүдий дааван цамцыг бэлгэнд авах боломжтой шүү. Мөн энэ мэтчлэн давхар хямдрал урамшуулууд та бүхний хүлээж байгаа тул Terranova дэлгүүрийг цаг алдалгүй заавал зориод очоорой. Color your life Terranova. Энд хамрагтай байна. Color your life Terranova. За, өмнөх партер манай хөгшин ахын гэрээ эргэлдээд байсан босс чинь нийгэм сэтчээл ах шиг байсан да. Харгалзагч ахтай хамт яваад байгаа гайтай мөрдөгч рүү уц цохиол авч байна. Энэ муу ч өнөө Квансугийн аав ээж хоёрыг өөрөө очоод нухацсан штэ. Тэгснэл тэр хэрэгээ манай ах руу тохоо ичжээ. Гайтай хүүр юм аа нэрэ. 20 жилийн дараа шоронгоос сулдагдаад арай гэж охинтойгоо гайгүй харилцаатай болж байгаа ч. Яг анх тэжүүний яаш оронд исэн тэр аргаараа барайл авдаг ба штэ. Инхгээл гэрээр нь эргэлдээд байжээ. Ахын мэн бүр 20 жил шорон сууж гаж ирээд нийгэмс чадаагүй уураа улс төрийн гишүүнд гаргасан айтэргээл буурч өгсөн байгаамаа. Энийг мэдээгээр харсан тэжүүн ядаж охин дээр нь гүгээл ирлээ. Хөөхий, өөрөөс нь болвол ийм юм болчлоо гэж шаналлгүй яхаа. Энэ хооронд хэргийн эзэн маань өнөө баримлал дээр хийсэн шигээ бүр санаа амар. Маньхүү энэ баримлаар нуус нэрээр хийдэг байсан штэ. Одоо өөрийгөө ил гарах цаг нь ирсэн гэж бодож байгаа юм бахаа. Ингээ яж идэл тэжүүн маань яг залгаж таарж байна. Тэгсэн маньхүн тэжүүнд нэг бол өөрийнх нь доор хэмжээний мөнгө аваад ажиллах, эсвэл Квансугийн аавыг алхад ашигласан утгыг авч чоод өөрөө нь хэргийцэн болоод хөгж ахыг шоронгоос гаргах хоёр сонголт өгж байгаа. Манай нэг болохоор ахиж хизээ шорон руу орохгүй л гэж бодоод байгаа. Нөгөө талд хөгшин ах маань охиноо л бодож шаналаастай. Яж байгаа нөгөө мөрдөгч нь ахыг охинтойгоо хамтарч хэрэг үйлдсэн. Хоёулын шоронд хийнэ дэргээл яриад байсан байхгүй юу? Ах маань ихэндээ юу ч л хийгээгүй хэрэгээ хүлээхүү. Би буруугүй гэж нэлээд гүрээсэн боловч одоо бүр охинд нь халдаад ирэхээр яаж зүгээр сухав дээ. Сүүлийн удаа охинтойгоо нэг уулзаж аваад хамаг хэргийг өөр дээрээ өөрчлөө хөөрхий. Ахын тал зогсож байгаа ганц үнэн өнөө л харгалзаж ах маань. Хөөрхий өмнө нь шоронд хоригдож байсан хэдий хизэж ийм хэрэг хийх хүн биш ээ гэдгийг мэдээд байгаа. Тэглийгээ бас олигтой тус хүргэж чадахгүй маа. За ингээд ахыг яг шорон руу аваад явах гэж байтал зөрөө тэжүн хурж ирээд хамаг хэргийг хүлээж вэ гэж. Манай хүн угаасаа өөрөөс нь л болж ах охинтойгоо аюултай байдал орсон гэж шаналаад байсан юм чаа. Гэхдээ бас цаашд яах их ямар ч төлөвлөгөөгүй шууд цагдаа дээр явуулчлаа доо. Ингээ хөгшин ах маань ямар тач охинтойгоо уулзаад сүйд бодлоо ах уу. Манай хоёр сүүлийн үед бүр овоо дотносчээ хөрхий. Харин тэжүүнийг арайж ахаа шорон руу орох сонголтыг хийхгүй байлгүй дээ гэж бодож исэн өнөө босс маань бүр дахиж ирээ бөөн уруулж байна. За тэгээд тохирцож чадаагүй юм чинь шорондоо ороод үхэх гээл орхио явлаа. Одоо ингээ манай хүнийг шууд хорих руу аваад явахаар л болж байгаа. Харин шилжүүлгийг хариуцж ирсэн хүнээ манай талын харгалзаж ах байна шүү. Манай ах нөгөө мөрдөгчтэй маргац зөрүүлсээр аваад ашгүй ганцаараа аваад явахаар л болж байна. Шилжүүлэг хийх замдаа харин тэжүүнийг яагаад өөрт нь итгэж хамаг нотлох баримтаа өгөөд байсныг асууж байна. Өөрөө шоронд байхад нь учиргүйсэн ханддаг байсан байж бас яагаа гिचжээ. Мань хүн тэжүүний явуулсан нотлох баримтуудыг яах ийхээ мэдгүй сандарч явж байгаад шоронгийн дарга дээр оцсон байна л да. Тэгж яхтаа шоронгийн даргаагаа бүтггүйгээр буруу гарвтай холбоотой гэдгийг олоо мэдчихжээ. Ингээл ах ерөөсөө тэжүүний талд орыг шийдээд шилжүүлэх хоорондоо оргуулж өгч тусвалж байгаа. Манай хэд бүр угаасаа л хоорондоо хуйлдсан л байж. Хөгшин ах охинтойгоо замаас нь тусч яваад өглөө. Харгалзагч ах одоо тэжүүнийг оруулсан баларх байх таа гэсэн чинь юу вэ бүр явж оцсноо шоронгийн дарга зөхөж унгаагаал алхна. Нөгөө ахуул эдрээр сүрдүүлэл бүр дээшээ мэдэгдэн гээл барьцаалаад авлаа да ашгүй. Гэмээ ингэнээр дэнэрэ. За энэ хооронд өнөө босс маань жигтэйхэн сүртэ нээлтмэлт хийцэн өөрийгөө уран баримлж идэргээл зарлаа сууж гинөө. Тэжүүн маань харин нөгөө хоёртойгоо нийлээд дээр хийгээд байсан буу муугаа бэлдээл байж байна. Одоо ганцхан ангилсан юм чинь жинхнээсээ барьж авах юу дээ энэ ч одоо. За манай гур одоо нэлээд болгоомжтой хөдлөхгүй болохгүйгээд тэжүүний ээжийн хуучин гэрт ирж байрлахаар болж байна. Угаасаа хөгшин ахын гэрс бүр битүү камер сүрлүүлчих. Мань босс тэжүүнийг шоронд очингууд нь шууд алмал гэж тушаагаад байсан байхгүй юу? Тэгсэн харин харгалзагч ах шоронгийн даргаыг сүрдүүлж яваад тэжүүнийг амиа орсон гэж хэлүүлчихэж байна. Энд нь тэгээд өнөө босс нь юу гээл итгэвдээ. Харгалзагч ах маань боссыг барыг атхандаа оруулчлаа гэдэргээл бодоо сууж исэн чинь нөгөөх нь зүгээр дүр эсгэж байгаа л ахт маань хэрэг тохиол явуулчихдаг ба шүү дээ. Нөгөө талд босс гой мангар үнтэй баримлаа зарсан шигээ сууж байна. Баахан хүн цуглуулсан нөгөөдөл нь мань үнийг уран бүтээлч идэр гэж хүндлээстэй.
За тэгээд өөр дөр нэг зочин ирсэн гэхээр нь тэжүүнийгэн байхтай гэж бодоод яваад утсан ч мань Квансууга гэгэн дөрөөрөө сууж байна. Зөвүүн гар үхээгүй л байсан юм байна. За тэгээд Квансуугийн мэдүүлгээр мань боосыг хүн амны хэрэгээр цагдаа нар барьж аваад явлаа да. Мань хүн ихтэй дорхноо гараад ирэх юм шиг л санаа амар баригдаа явж байгаа. Тэжүүн мань боосыг баригдсан ч нэх утгүй гараад ирэх юм мэдж байгаа болохоор энэ хооронд нь гэрт нь очиж хамаг файлыг авах төлөвлөгөөтэй байгаа байхгүй юу? Мань босс үзэсгэлэн гаргасан баримлуудаа бүгдийг гэрлүүгөө зөөлөх замд нь нууцаар ажилчдын дунд ороод гэрт нь очихоор болж ах шиг л байгаа. Энэ төлөвлөгөөнд нь Тэжүүний хуучны найз хүртэл оролцсон. Хөөхөн энэ хэдийгээр эргээ холбоо ирсэн л байгаа. За харин боссыг учиргүй дээд албан тушаалтнуудтай холбогдоод сулагдах юм багсан чинь бүр шал эсрэгээр юм болдог шүү дээ. Нөгөө мөш хоронгийн овгор байсан шүү дээ. Тэрнтэй цуг баахан тахаагарууд хурж ирээд цагдаагийн газар байсан бүх хүнийг алж хийзнээр боссыг аваа явчих юм. Өмнө Солонгост ингэж болт юм уу ч одоо. Манай хүн боссын гэрт амжилтаа нэвтэрч байх хооронд цаадхан цадаагийн газараас гарч ирвүүгүй юу? Мань Квансууг очоод л нухчих юм. Дараа нь баруун гар болсон туслах хүүхнээ явуулаад хөгшин ахыг мань огондоо бариад авсан бас. Энийг хүүхний яасан зэрлэгээ манай хоёрыг бүр алхна. Тэжүүн маань уг нь боссын гэрт амар нууцаар л ороод ингээ яваад байсан чинь цаадхан анханасаа бүр ирэхийг мэдчихсэн ч байх шиг. За тэгээ ямар ч тач боссыг гэртээ ирэхээс өмнө нууц зөрүүлэн ороод бүх файлыг хуулаад авчлаа. Битүү хамгаалтын систем болсон өрөөнөөс нь арай гэж гарч ирсэн чинь үүдэнд нь гай болж өнөө овгор. Энэ бүр Тэжүүнийг үнэн занцаа. Ячаа ганцаараа ирэхгүй баахан тангааж цуглуулаад хүрээд ирсэн. Одоо тэгээ яах вэ? Эднэртэй наалцсан да. Өнөө гар аргаар хийгээд байсан хатаасан сумтай буун ёстой эндэл аминд орвоо гэж. Боссыг гэртээ ирэхэд мань Тэжүүн овгор хоёр хамаг баримл эдрийн нураагаа хийцэн эд алалцж гинөө. Тэгсэн саяын хуулж асан файлууд нь юу ч биш. Хамаг гол нотлох баримт нь шал өөр газар байсан гэж зааж өгч байна. Энийг булааж аваад бушуухан арилаад өгье гэж боссон чи өнөө туслах хүүхэн нь эмийг барьцаалаа хүрээд ирэх юм аа бас. Өөрийгөө яа гэж яагаад бас одоо давхар эмбийг хамгаалах гэж гай манер. Азар боссын мэдрэл цан хөдлөө шоронгийн оврыг өөрөө очоод алчлаа. Ингэх зур нь нөгөө баруун гар хүүхнийг цөхөж унгаагаад одоо ийхүү босс Тэжүүн хоёр л үхсэхээ өдчүүд боллоо. Мань босс хийж байгаа сэлэн мэлэн барихаараа нилээ эвгүй гаа штэ. Тэгээ зүгээр зодлон л үстэй очиж дүүг нь алж байгаа бичлэгээ Тэжүүнд үзүүлээд хамаг уурын хөргөө айцсан. Уг нь тэрүүлэн л гэж утсан юм байлгүй. Ингээд өөрөө өөрийнхөө сэлмэнд дүүрэгтэй л үлдлээ. Одоо нэг юм үхээ хэлгөө дээ. Нөгөө зэрлэг хүүхэнд хотголуулаад үлдсэн хөгшөө ах маань ашгүй амьд байна. Эмнэлэг дөнгөж ухаан орсон чинь мэдээгээр боссын хэрэг ишлэгдээд баахан хүн амны хэрэг зохион байгуулчаад өөрөө гэртээ нас орсон талаар нь гарч ийна. Харин бүх нотлох баримтыг аваад явсан Тэжүүн маань энд хэрэгээ цагаатгуулж гин буруугүй гэдгээ эцэст нэг тогтоолгох нь тэр. Гэхдээ мангар харамсалтай аваа. Зүв зүгээр амьдарч байснаа л хийгээгүй эргэхийн төлөө амьдралынхаа бүхэл бүтэн 5-6 жилийг шоронд өнгөрүүлээд дээрэс нь төрсөн төгөө хүртэл алдаад хөөх юм. Манай хүн энэ бүхний төгсгөлд ингэж нэг өөрийнхөө мөрөөдөө цэцгийн дэлгүүрээ нээгээд давхар хөөхөн кафеш нээгээд авч. Эмби мэж бүр ахаа салхаа байжээ. Тэжүүн л энэ бүхний учрыг олох гэж ингэж их зүтгээгүй байсан бол өөр хідэн ч хүн ингэж хохирж үлдэх байсан бурхан минь. За ямар ч тач манай хүн найзуудтайгаа эргээ холбоотой болж хөгшөө ах эмби хоёртойгоо хамт кафега ажиллуулангаа амар тавиан амьдрал туслаа. За тэгсэн боссыг өгөхтэй зэрэгцээл гал гараад үлдсэн байшин сэргээгээд авцсан. Нөгөө баахан олон дэлгэцүүдийг нь буцаага ажиллуулсан. Нэг нөхөр цаашаа хараа сууж шүү. Босс өхөөгүй амьд үлдсэн юм уу? Эсвэл өөр дөр хүрээд ирсэн үү мэдэхгүй. Ямар ч тач цуврал маань дараагийн бүлэг хийгдэж болохоор л туслаа. Бүгдээрээ таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Энэ удаагийн бичлэг маань энүүрээ дуусч байна. Ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Энэ удаагийн бичлэгтээ маань Италийн Terranova брэнд маань хамтран ажиллалаа. Шинэ жилийг тохиолдуулсан маш их хямдрал урамшуултай үеэр нь та бүхэн Terranovag заавал зориод очоорой. Ингээ энэ удаагийн бичлэг маань энүүрээ дуусч байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. This love